UBS листэ шинэхэн өглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цайвыг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За, бүгд найрамдах Солонгос улсын Чүмбүг шинжлэх ухаан ангаахын их сургуулийн гадаад харилцааны дарга Юу Ён У. За мөн Солонгос хэлний тэнхимийн эрхлэгч Шин Жүн Юн нар за мөн орчуулагчаар Инрэл за World Korea Group-ийн ерөнхий менежер, хуульч Төвшин Заяа нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. өглөөний мэнд хүргэе. Түүнэ чимдэ. 예, 반갑습니다. 반갑습니다. 샌베농. За тэгэхээр бас World Korea Group-ээс жил болгон бас зохион байгуулдаг өдөрлөг ээлжид өдөрлөг маань бас болох гэж байна. Тэгээд энэ тал дээр бас энэ өдөрлөг дээр хүрэлцэн ирсэн удирдлага их сургуулиудын удирдлага болон багш нарыг бас нэвтрүүлэгтээ оролцуулан бас мэдээллийг хүргэхээр зорьсон байгаа. Тэгээд юуны төрөнд бас их сургуулийнхаа бас танилцуулгыг хүргэж өөрийгөө танилцуулж өгөө. 자기소개 또는 대학교 소개 부탁드립니다. 네, 안녕하십니까. 저는 그 충북보건과학대학교에서 온 국제협력실장 유영우라고 합니다. 선배는 충북 신칠화안가학 surгуулиас ирсэн эрхлэгч 이름 유영우입니다. 유영우 덕들 배나. 안녕하세요. 저는 충북보건과학대학교 한국어학원 원장 신준용입니다. 선배는 충북 안가학 ухаан шинжлэх ухааны хэлний танхимын эрхлэгч 신준용입니다. 용 гэж За сургуулийнхаа бас нэг товчхон танилцуулъя. 이제 대학교 소개 짧게. 우리 대학교는 이제 충북 청주에 위치하고 있고요. 충북 청주에는 청주공항에서 우리 대학은 청주공항에서 약 5분 정도 떨어져 있는 거리에 있습니다. 그래서 몽골의 울란바토르하고 매우 가까운 거리에 있는 대학이고요. 2년제부터 4년제까지 있는 총 27개의 학과가 있고 현재 3,500여 명의 학생들이 공부를 하고 있습니다. 1992년도에 개교해서 외국인 학생들이 현재 많이 공부하고 있고 학생들을 잘 가르쳐서 잘 취업시키는 대학입니다. манай сургууль бол 충북의 청주д байрладаг 1992 онд нэгдсэн. Түүний улмаар одоо гадаад оюутнууд маш их суралцж байгаа. Тэгээд байршил бол 청주. 네, 청주гийн нийсэх бодлоос 5 минутын зайтай байдаг учраас Монголын Улаанбаатартай бол ойр хугацаатай байж болно. Тэгээд 학생 수가 3,500명. суралцж байгаа гадаад оюутны тоо бол 3500 гаруй байдаг юм аа. За би бас ингэж бодлоо. Инэрлийнхаа бас үзэгчтэй танилцуулъя гэх тийм. Ягаад тэгэхээр бас солонгос хэлдээ яаж сурталчсан бэ? Тий солонгос хэлийг хаана сурсан бэ? Одоо яг хэдгээр оюутан уу сурагч уу? Сэмэнэ би бол Монголдо төрөөд 2 насаасаа солонгос руу очиод одоо тэндээ баг дунд сургуулаа төгсөөд хүрэлцэн ирсэн. Одоо энэ жилийн төгсөх сурагч Инэрл байна. Тэгээд энэ жилийн 6 сараар төгсснөөр 9 сарын одоо 충북 их сургуульд 9 сарын элсэлтэнд орно. Бас яг 9 сард бас сургуулаа сонгоод одоо бас явж байгаа юм биш үү? Яг өөрөлдгөө. Топик 6 оноотой. Чүмбүг дээр 100 тэтгэлэг аваад явах гэж байгаа. За тэгэхээр бас манай Төвшин Заяа манаас өдөрлөгийнхаа талаар нэг дэлгэрэнгүй мэдээлэл. За бүгдэнд нь өглөөний мэндийг хүргэе. За World Korea Group нь жил болгон боловсролын үзэсгэлэн экспо зохион байгуулдаг байгаа. За байгууллага товчхон танилцуулахад World Korea Group нь 23 жилийн түүхтэй. За дэлхийн 7 улсад глобал оффистайгаар нийтдээ 50,000 гаруй оюутан залуусыг бүх найрамдах Солонгос улсад нийт 7 улсын глобал оффисоос явуулсан ийм одоо маш их харин туршлагатай Монгол залуусыг хэдийнэ танилцуулсан ийм боловсрол зуучлалын групп компани байна. Тэгээд бид жил болгон боловсролын үзэсгэлэн экспог зохион байгуулдаг байгаа. Энэ удаагийн 2025 оны боловсролын үзэсгэлэн экспо маань 4-р сарын 12-13 буюу энэ хагас бүтэн сая өдөр Blue Sky Tower-ын 2 давхарт Эмералд хурлын танхим зохион байгуулагдах байгаа. За энэ удаагийн онцлог нь маш олон онцлогтой. Нэгдүгээр сургуулийн тоо маш олон сургуулиуд хүрэлцэн ирж байгаагаар онцлогтой байна. Сургуулиудын дарга төлөөлөгч, зочид төлөөлөгч нар маань өөрсдийн биеэр гэж шууд элсэл бүртгэлийг хийх байгаа. За хоёрдугаар эдгээр боловсролын үзэсгэлэн экспо дээр маш олон тэтгэлэг
хөнгөлөлт урамшууллууд зарлагдаж байгаа. За мөн дээрээс нь зөвхөн одоо хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор гэхгүй түүний хажуугаар суралцангаа ажиллах хөтөлбөр, мөн дээрээс нь English track гэдэг англи хэлтэй хөтөлбөр, за мөн англи хэлийг солонгос улсад сурах хүртэл одоо маш том юм хөтөлбөрүүдийг зарлагаараа онцлогтой байгаа. World Crack Group-ийн зүгээс оюутан залуустаа ямар хөнгөлөлт урамшуул зарлаж байгаа вэ гэхээр энэхүү 2 өдөр бүртгүүлсэн бүх оюутнууд дээр 100 жилийн хөлс 50% хөнгөлж байгаа. Мөн дээрээс нь та бүртгэлээ шууд газар дээр нь хийх боломжтой. Бүртгэлийн хураамж, тэгтүгрэг ямар ч бүртгэлийн төлбөр төлөхгүйгээр хүссэн сургууль дээрээ хүссэн мэргэжлээ сонгоод тэтгэлэгтэйгээр бүртгүүлэх боломжтой байгаа шүү. Тэгээд 9-өөс 18 цагийн хооронд зохион байгуулагдах байгаа шүү. Тийм. Тавчхандаа бол юм байна. За тэгэхээр бас сургуулиудын маань удирдлагууд бас хүрэлцэн ирсэн юм давуу талтай байгаа даа. Тэгэхээр бас ирсэн бас зорилго тий бас юу бэлдэж ирсэн бол тэрнийхээ талаар бас. 이제 몽골로 오신 이유라던가 그런 걸 목적이라던가. 제가 말씀드리겠습니다. 저희가 우리 몽골을 직접 방문하게 된 계기는 몽골은 한국과 역사적으로 매우 가까웠던 나라이고 또 생김새나 또 문화도 굉장히 비슷한 문화들을 갖고 있습니다. 그래서 몽골 학생도 또 열심히 공부를 하려고 하는 그런 교육열도 굉장히 높고 그래서 이 우수한 몽골에 있는 젊은 학생들을 우리 대학으로 유치해서 한국에 가서 한국의 선진 교육을 잘 받아서 다시 몽골로 돌아와서 몽골을 발전을 시킬 수 있는 그런 미래의 우수 자원을 모집하러 방문하게 됐습니다. одоо Монголруу ирсэн учир зорилго маань одоо Монголын ухаантай бүгд тийм толгой сайтай оюутнууд ингээд солонгосын өндөр түвшний суралцах чадварыг идэвхтэйгээр суралцаж аваад түүнээс гадна Монгол руу төгссөний дараа Монгол руу ирээд одоо тэр суралцах чадвараа ашиглан Монголоо хөгжүүлэхийн зорилгоор Монгол төрөлцөж ирсэн юм аа. Монгол оюутнууд хэр их байгаа вэ? 그 몽골 학생들은 학교에 얼마나? 네, 우리 대학에는 몽골 학생들이 총 20명 지금 공부를 하고 있습니다. 어떠긴 байдлаар бол манай их сургууль 20 гаруй Монгол оюутнууд суралцж байгаа. Яалтчгүй одоо энэ сургуулиудын ингээд удирдлагуудаас ингээд сонсоход те ер нь бол манай Монгол оюутнуудыг бол маш одоо идэвхтэй дээр нь сурлагадаа маш сайн тий тэгээ дээр нь бас хэлж байгаа л та Монгол бол түүхээрээ бас манай улстай маш ойрхон тий бас ойрхонч байдаг тий тийм болохоос одоо хоорондоо царайны хувьд бас тий ижил төстэй учраас бас тий илүү ойрхон байдсан болов уу гэж бас хэлж байгаа л та тэгээд энэ яалтчгүй манай Монголын оюутнууд бол гадаадд суралцахаараа яг л тэргүүлэх зэрэгтэй явж идэг гэдгийг бол энэ гадаадын одоо багш нар, доктор, профессор сургуулиуд бол бүр аль хэдийн мэдэрсэн байдаг байна тий. Тэгээд дээр нас манай Монголын одоо юу гэдэг оюутнууд өмнө ингээд бас ярилцаал яаж хахад бол маш хурдан дасан зохицох чадвартай байдаг тий. Тэгээд дээр нас маш хурдан ажил хийхдээ нөгөө өөрсдөө тэр гарцаа айгу хурдан олцсон байдаг шүү дээ. Тэгээд дээр нас одоо World Crack Group маань бас яг суралцангаа ажил хөдөлмөр хийх боломжийг бас олгож байгаа шүү дээ. Тийм. За суралцангаа ажиллах хөтөлбөр маань бол манай World Crack Group-ийн санаачилсан. За мөн хамтрах сургуулиудынхаа хамтын одоо хамгийн анхны энэ цор ганц суралцангаа ажиллах хөтөлбөрийг бол зарласан байгаа. Энэ маань ямар учиртай вэ гэхээр за Монгол оюутан залуус маань Солонгост бага цагт хичээл үзэх боломжтой. Яг нөгөө нэг өөрсдийнхөө 7 хоногт одоо 1 өдөр ч юм уу 2 өдөр ч юм уу хичээлээ үзээд бусад цагт нь шууд хууль ёсны дагуу ажиллах боломжийг олгож өгч байгаа гэсэн. Энэ бол ерөөсөө урд хожид хизээж байгаагүй. За сүүлийн World Crack Group-ийн санаачлан сүүлийн 2 дахь жилдээ энэхүү суралцангаа ажиллах хөтөлбөрөөр нийтдээ 100 гаруй оюутныг Монгол оюутан залуусыг сургуульд нь явуулсан байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр дамжуулан гэр бүлээрээ бас бүх найрамдах Солонгос улсад гэр бүлийн хамт ингээд хамтдаа суралцаж түүний хажуугаар ажиллаж амьдрах боломжийг өгж байгаагаар илүү онцлогтой байгаа. Тэгээд албан ёсны, хууль ёсны дагуу сурах, за мэдээж хажуугаар нь ажиллах. Гэхдээ энэ маань илүү урт хугацаанд гэсэн үг. Одоо 7 хоногийн 2 өдөр хичээл орвол 3 өдөр нь үлдсэн амралтын 2 өдөртэйгээ 5 өдөр ингээд хууль ёсны дагуу ажиллах боломжтой. Энэхүү гоё хөтөлбөрийг бас гаргаж ирсэн байгаа. Энийг бас мдээгүй залуучууд маань байвал мэдэж аваарэ гэж хэлье. Өдөрлөг дээр бүр гоё дэлгэрэнгүй мэдээлэл дээр илүү гоё дэлгэрэнгүй. Тэгээд гэр бүлээр бас суралцах боломжийг олгож байгаа. Тийм. За тэгэхээр бас сургууль бол бас 92 онд байгуулагдсан гэдэг нь маш одоо олон жилийн түүхтэй маш
том сургууль байна. Тэгэхээр бас цаашдаа бас Монгол оюутнуудыг илүү их одоо авчрахын тулд бас сургуулиудыг World Economic Group маань маш олон сургуулиудыг судлаад солонгослох. Тэгээ илүү их сургуулийг Монголд бас нэвтрүүлээ эндээс бас сонголт хийх боломжуудыг нь олгож байгаа гэсэн үг шүү дээ. Жил болгоо ер нь бол өргөсөж идэв шүү дээ. Жил болгон одоо манайх 2025 онд 7 дахь олон улсын байгууллага 7 дахь олон улсын глобал компани байгуулсан байгаа. Тэгээ тэр маань маш амжилттай болоод ингээд нийтдээ 7 улсад салбар глобал компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэл манай байгууллага жил болгон шинийг санаачлан гаргадаг. За түрүү жил 24 он ингээд суралцсан ажлын хөтөлбөрийг гаргасан бол энэ 2025 онд англи хэлийг яагаад Солонгос улсад сурж болохгүй юм бэ гэдэг байдлаар англи хэлийг бүгд найрамдах Солонгос улсад суралцах бас нэг онцгой хөтөлбөрийг гаргасан байгаа. Орчин үед одоо маш олон хүмүүс зөвхөн Солонгос хэлгүй англи хэлтэй болцсон байдаг. Тэр энэ англи хэлийг бүгдээрээ ашиглаад Монгол оюутан залуусыг англи хэлний мэдлэгийг ашиглаад Солонгос улсын ихтэй сургуулиудад яаж хөнгөлөлттэй, тэтгэлэгтэй, яаж онцгой боломжоор суралцах вэ гэдэг талаар бид одоо судалгаа хийсний үндсэнд энэхүү хөтөлбөрийг бас дахин гаргаж ирсэн байгаа. Энэ маань бас онцлогтой. Тэгэхээр бас эксподоор ирээд энэ хөтөлбөрөөр бүртгүүлэх боломжтой. Тэгээд манай Чумбукийн анагаах ухааны их сургууль маань болохоор бас нэг давуу талыг би дуртад нэмээд хэлчихье. Чонжуу хотод байрладаг. За дээрэс нь бусад сургуулиудаас нэг юмар аягүй том давуу талтай байгаа. Яг Чонжуу хотынхоо одоо тэр хамгийн том сургууль. Тэгэхээр яг энэ Чонжуу хот буюу захиргааныхаа тэр засаг захиргаараа нэлээд дэмжигдсэн. Гадаад оюутнуудыг Чонжуу хотоос одоо улиралдаа нэг удаа зөвхөн одоо хотоос нь дэмжиж 1.5 сая вон, 2 сая воныг дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр яг иймэрхүү юмнууд бол одоо урамшууллууд бол байдаггүй байхгүй. Тэгэхээр яг энийг бол Чумбук анагаах ухааны их сургууль манаас гаргаж иж байгаагаар онцлогтой. Гадаад оюутнуудыг бүр маш сайн дэмждэг шүү гэж хэлье. Тийм. Яг асуух гэжсэн зүйлийг хэлчихлээ. Тэгэхээр яг энэ нөгөө үзэж байгаа бас хүмүүс маань бас яг тий ямар бодит хөнгөлөлттэй ямар тэтгэлэг байгаа бол гэж мэдээж хэрэг аюух бодож байгаа болов тий өдөрлөг дээр очиод мэдэж авах ч гэсэндээ бас энэ бол бас миний хувьд яг сюрпризийг бас задлж юу яаж гэж бодсон нэг тэгэхээр өшөө олон одоо тий тэтгэлэг байна тий мэдээж хэрэг бас засгийн газрын тэтгэлэг бас хэр их байдаг вэ гадаад оюутнуудад 정부에서 이제 외국인 장학생을 이제 받잖아요. 그거에 대해서 좀 얘기를 해주시면. 이제 우리 대학 같은 경우는 이제 외국인 유학생이 우리 학교에서 공부해서 나중에 취업 정주하는 것까지 위한 프로그램들이 많이 준비되어 있습니다. 그래서 다양한 국고 지원 사업을 통해서 학생들이 공부하고 우리 지역에 취업하고 우리 지역의 국내에서 머물 수 있고 살 수 있도록 저희들이 지원하고 있습니다. манай сургууль бол одоо сурч байх явцны дараа төгссний дараа ч ингээд Чонжуу хотод ажилд ороод ажиллах эрхийг бас олгож байгаа. Гар давуу талаа. 제가 더 추가적으로 말씀드리면 우리 충북보건과학대학교는 대한민국의 한 300개가 넘는 대학 중에 정부 각 부처에서 지원하는 외국인 유학생들에 지원하는 사업들을 모두 지금 선정이 돼서 한 8개 프로그램을 운영을 하고 있습니다. 첫 번째 одоо нэмэлтээр дуртахад манай их сургууль маань Солонгосын засгийн газараас явагдаж байгаа томоохон бизнес бодлогоодыг одоо манай сургууль дээр явуулахыг зөвшөөрөл авсан. Тэгээд 8 гаруй бодлого бас одоо гадаад оюутнуудад хэрэгжүүлж байгаа. 첫 번째 뿌리산업 기술인력 양성대학으로 선정됐고요. 뿌리산업 기술인력 양성대학으로 선정됐고요. Ихэнд бол тийм ажил урлагийн чадвараар нэгт ордог сургууль гэж батлагдсан. 온라인으로 토픽 한국어 능력 시험 볼 수 있는 온라인 IBT 시행 기관으로 또 선정이 됐고요. 온라인аар 토픽 шалгалтыг өгөх боломж олгож байгаа гэсэн. тий. 또 외국인들이 한국에서 잘 적응할 수 있도록 하는 프로그램으로 사회통합 프로그램을 또 운영하는 기관이고요. Одоо гадаад оюутнууд Солонгосод дасан зохицохын төлөө үйл ажиллагаа явуулдаг нийгмийн хамаарал нэгдлийн 프로그램 бас явуулдаг. 예, 또 학교에 다니면서 공부하고 또 일을 같이 병행해서 할 수 있는 외국인 유학생 일학습 병행 제도를 시행하는 또 기관으로 선정되었고요. сургуульд суралцж байх явцдаа ажил хийх боломжтой сургуулиар бас батлагдсан юм. 예, 또 학생들이 졸업을 하고 취업이 잘 되게끔 하기 위해서
또 하는 사업 중에 글로벌 글로벌 우수 인재 취업 선도 대학으로 또 선정된 대학입니다. Одоо гадаад оюутнууд төгссөний дараа ажилд одоо өндөр түвшний ажилд орохын тулд одоо сургуулиас явагдаж байгаа програм маань гадаад оюутны 마지막 부분 다시. 글로벌 우수 인재 취업 선도 대학. олон улсын оюутны тийм ажлын чадвар тэргүүлэх тийм бэлдэх. Тийм байна. 그래서 한국에서 이 모든 프로그램을 시행하는 대학은 아마 충북보건과학대학교가 유일합니다. Одоо Солонгосод энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа их сургууль бол манай Чүнжүү их сургууль. Чонжоо хотдох ганцхан одоо манай Чумбук агаах ухааны их сургууль маань ганцаархнаа энэ аягүй том хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тий. 그래서 몽골에 있는 우수한 학생들이 우리 대학에 와서 이런 지원 프로그램을 통해서 한국에서 공부도 열심히 하고 또 취업을 하고 또 정주를 하고 또 다시 몽골로 돌아와서 몽골 발전에 이바지할 수 있었으면 하는 겁니다. Одоо энэхүү Монгол сурагчид маань энэхүү хөтөлбөрөөр сургуулаа сайн төгсөж Солонгосод өндөр түвшний ажилд орж буцаад Монгол руу ирээд Монголыг одоо хөгжүүлэх тий хөгжүүлэх тийм боломжтой. За маш олон одоо боломжтой одоо батламжлагдсан тий одоо яг топикийг бас онлайнаар өгөөд тэрнийхээ яг одоо ингээд нөө топикийн зэрэгээ авчиж болох юм бас давуу тал байна шүү дээ. Тэгэхээр бас энийг онлайнаар бүр ингээд яг авч болно гэсэн батламжлагдсан тий одоо яг ингээд улсын хүрээнд одоо топикийн шалгалт өгдөг байгаа шүү дээ. Тэгэхээр бас энэ Чамбуг их сургууль дээр бол бас яг ингээд онлайнаар топик шалгалтаа өгөө шууд бас сургуульд орох юм боломж байгаа юм биш үү. Ягаад тэгэхээр батламжлагдсан учраас тий тэгээд дээр нь бас мэдээж хэрэг одоо хөгжингөө улсын одоо сургуулиуд бол тэг ялцчгүй ангаахын чиглэлийг бол Солонгос улс бол баг дэлхийд одоо баг тэргүүлээд явж байгаа шүү дээ. Тэг техник, технологи заавс ангаахын тэр өвчнийг одоо илрүүлэх тал дээр ч гэдэм үү. Тэг бүр холд аваад явцсан байгаа. Тэгэхээр бас яг ангаахын чиглэлээр сурах гэж байгаа хүмүүс мэдээж хэрэг дотроо олон тэнхмүүд байгаа ч гэсэн тий ангаахын чиглэлээр сурах гэж байгаа хүмүүсийг бол бас сургуулаа сонгоогүй байвал тий бас Солонгос улсад очиод сурангаа бас нэг давуу тал нь ажиллах боломж олгож байгаа. Дээрээс нь бас Чүмбүг их сургууль манаас тий суралцаад төгссөн оюутнуудаа бас яг одоо ажлын гараагаа эхлэх ажлыг нь бас олгож өгч шүү дээ тий холбож өгөөд тий тэгэхээр бас тэрэн дээр маш том суралцах суралцж байгаа ч гэсэндээ дээр нь одоо дадлагжаад тэр улсын хөгжлийг судлаад ямар байх вэ гэдгийг бүр ингээ мэдэж аваад эргээд заавалчгүй Монголдо ирээрэй гэж хэлээд байгаа байхгүй тэгэхээр бид нар яг ингээ хөгжингөө улсаас туршлага судлаад ингээд эргэж ирээ заавалчгүй Монголоо хөгжүүлэх энэ дээр ч гэсэндээ Солонгосын бас энэ доктор профессорууд манай ижилхэн байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дээр заавалчгүй Монгол оюутнууд маань буцаж ирээд Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө за бас дээр нь одоо очиод бас өөрсдийнхөө бас мэдээж мэдлэгийг маш өндөр түвшинд байлгах ийм бас зорилготойгоор гадаадын сургууль руу явдаг байгаа шүү дээ. За тэгээ World Kora Group-ийн зүгээс бас нэмэлтээр мэдээлэл хүргэх. За тэгэхээр одоо оюутан залуус маань сургуульдаа суралцаад төгсөөд одоо бид хайчих билээ. Одоо яах вүлээ? Одоо бид нар буцаад очих уу? Монголдо ирэх үү? Яах вэ хүү гэд яг тэрэн дээр нэг визний яг асуудал үүсдэг байдаг. Тэгэхээр яг түрүүн дээр дахиад нэмж хэлэхэд Чумбуг шинжилгээ ухааны ангаахын сургууль маань яг тэр визний асуудал дээр төгсөөд ажлын байрыг бэлдэж өгнө гэдэг бол ерөөсөө маш том боломж байгаа. Энэ дээр одоо Монгол оюутан залуус маань Солонгосч суралцаад яаж гэр бүлээрээ байх уу? Яаж тэнд ажиллаж амьдрах уу? Яаж туршлага хуримтлуулаад буцаж их орондоо ирэх үү гэдэг байдаг. Яг энэ асуултын хариултыг түрүүн бас манай багш төлөөлөгч удирдлагууд маань захирлууд маань хэлжлээ. Тэгэхээр энэхүү боломжийг оюутан залуус маань та бүхэн маань ашиглаад тэгээд тухайн сургуультай бүртгүүлэх боломжтой гэж хэлээ. За мөн дээрээс нь надад дүгнээд хэлэхэд энэ 4 сарын 12-13-ны өдрүүдэд Blue Sky Tower-ын 2 дахь Эмералд хурлын танхимд манай боловсролын үзэсгэлэн экспо 2025 маань зохион байгуулагдаж байгаа. За тэгээ үүн дээр бид зөвхөн англи хэлтэй маш олон тэтгэлгүүдийг зарласан байгаа. Зөвхөн англи хэлтэй оюутнуудаас гадна солонгос хэлтэй оюутан залуустаа ч гэсэн топик онооны замун топик оноогүйгээр суралцах боломж, за суралцсангаа ажиллах хөтөлбөр, англи хэлийг солонгос улсаас суралцах англи хэлний бэлтгэлийн хөтөлбөр гэх мэтчлэн олон хөтөлбөрүүдийг зэрэг элсэлт бүртгэл маань тэр өдөр хийгдэх болно. Тэгэхээр дахин хэлье, зуучлалын хөөс 50% хөнгөлөлттэй
бүртгэлийн хураамж тэг төгрөг ямар ч бүртгэл хийлэхэд одоо ямар ч төлбөр төлөхгүйгээр та бүхэн маань шууд газар дээр нь хүссэн сургуулаа сонгоод бүртгүүлэх боломжтой байгаа шүү. Тэгэхээр 4 сарын 12-13-ны өдөр энэ 2 өдрийг битээ алдаарай гэж дахин хэлье. Тэгээд мөн энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа дүүнер маань болон төгсөх ангийнхаа за дээшээгээ насны хязгаар хамаарахгүй бүртгэл хийгдэх шүү. Эшийн оноо мөн шаардлага байгаа шүү оюутнуудаа хэлэхэд. За тэгэхээр бас хоёр Чүмбүг их сургуулийн маань хоёр удирдлагууд бас тий ирсэн зорилгоо биелүүлээд тий олон одоо оюутнуудыг Монгол оюутнуудыг бас сургуультай элсүүлээд аваад яваарай гэж хэлмээр байна. 在无形목적이 몽골 학생들이 충북 대학교에 입학하기 이제 위해서잖아요. 이제 그런 느낌을 주네요. 많은 학생들을 데리고 가줬으면 좋겠어요. 네, 감사합니다. 네, за тэгэхээр одоо та хоёртой ч гэсэндээ цааш өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд инэрл маань бас олон жил Солонгост амьдарч тий суралцж байгаад ирээд Монголдо бас хэсэг хугацаанд байж байгаад бас яг одоо World Korea Group-ийнхаа өдөрлөгийг зохион байгуулж байгаа өдөрлөгөөс бас сургуулаа сонгоод тун удахгүй бас явах гэж байгаа юм биш үү тий. Тэгэхээр бас явах гэж байгаа бас сургуулаа бас сонгосон байна. Тэгэхээр энэ цаашдаа суралцах бас тий амжилтыг хүсье. Эргэж заавал Монголдо ирээрээ. За баярлалаа. За мөн World Korea Group-ийн зүгээс бас 23 дахь удаага тий энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Энэ бол маш их ариун их туршлагатай болсон байгаа. Тэгэхээр бас жил болгоно өөр одоо өдөрлөг дээр бас өөр зүйлийг нэвтрүүлэхийг бас ирмэлцдэг. Дээр нь бас одоо юу туршлагынхаа хүрээнд маш олон сургуулиудыг бас нэвтрүүлэх ийм зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхнийхээ ажилд гэсэндээ амжилт хүсье. Мэдээж хэрэг Монгол улсын бас тий хүний нөөцийг бас ингээд гадаад улсад суралцуулаад Монголоо бас хөгжүүлэх ийм бас зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр ажилд нь бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Тий. Тэгээд нэмээд хэлэхэд World Korea Group нь бүгдээр нас Солонгос улсын шилдэг топ улсын ихтэй сургуулиудын 10 улсын ихтэй сургууль байдаг. Түүний одоо харуулантай хамтран ажилладаг цорын ганц агентлаг байгаа. Олон улсын 7 глобал офис нь мөн хамтран ажилладаг. Тэгээд хувийн маш олон ихтэй сургуулиудтай хамтран ажилладаг. Маш их баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Монгол байх хугацаанд бас манай Монголын гоё байгалыг үзээд тэ зорилгоо биелүүлээд яваасаа гэж хүсэж байна. 네, 오셔서 정말 감사드리고요. 이제 몽골에 계신 동안에는 몽골의 풍경과 환경과 맛있는 음식들을 먹으며 잘 즐기시길 바랍니다. 제가 그 한국 유학을 꿈꾸는 학생들에게 한마디 할까요? 예. 지금 몽골 학생들이 지금 한국으로 많은 학생들이 공부를 하러 가고 있고 또 한국에는 많은 몽골 유학생들이 공부를 하고 있습니다. 지금 몽골에서 한국 유학을 꿈꾸고 있는 학생 여러분들에게 말씀드리고 싶은 거는 한국은 선진화된 교육 시설과 교육 프로그램으로 각 대학들이 잘 운영을 하고 있습니다. 그렇게 많은 대학들이 있는데 여러분들 꿈을 잘 펼칠 수 있는 대학들을 잘 선택하셔서 여러분들이 성공적으로 한국 유학을 할 수 있었으면 합니다. 그 길에 우리 충북보건과학대학교가 같이 하기를 바랍니다. 자, 서당서도 마시 Монгол оюутнууд маш их солонгосын их сургуулиуд Монгол оюутныг элсэж авч байгаа. Тэр солонгосод элсэж байгаа зорилго маань та бүхний хувийн идэх тийм ээ тиймэрхүү тий зүйлээс бүрдэж байгаа. Тийм зорилгот маань манай Чүмбүг ангаах шинжлэх ухааны ангаах их сургуульд хамт нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээ Монголд одоо яг ингээд сонголтоо хийх гэж байгаа оюутнуудтай зориулаа тийм мэдээж хэрэг маш олон гадаадын оюутнууд байдаг ч гэсэн тийм бас яг одоо хөгжингүү улсын сургуулиуд бол яалтчгүй маш өндөр зэрэглэлээр хичээлийнхаа одоо тэг хөтөлбөрийг явуулдаг. Тийм болохоор бас энэ одоо сургуулиудыг сонгоод тэг өөрсдийнхөө яг нийцэх одоо сургуулаа сонгоод тэгээд бас яг очиж суралцаарай тэр дундаа бас Чүмбүг их сургуулийг бас сонгоорой гэж хэлж байна. Тэгэхээр бас олон Чүмбүг их сургууль манаас яг тэр хоттой бол мэдээж хэрэг тэргүүлэх зэргийн сургууль байгаа. Тэгэхээр бас энэ яг амьдрах орчин болоо ажиллах боломжийг нь олгож байгаа учраас та бүхэн манаас Чүмбүг их сургуулийг өдөрлөг дээр очиод бас сонголтыг хийгээд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай гэж хүсмээрээ. Тэгээд өдөрлөг болох хугацаа болон яг өдөрлөг дээр
дээр юу болохыг дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байгаа бол доор хуудасны дугаараас мэдээлэлээ аваад мөн өдөрлөг дээр очиод маш гоё олон сюрпризүүд бас байгаа. Тийм болохоор бас тэрэн дээр бас та бүхэн маань мэдээлэл авахыг хүсэж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өргөлжлөлийн UBS-тэйгээ хамтаагаарай.